Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо. Өнөөдөр та бүхэндээ Натур Мед боломжтой сэргээн засах төвөөс явуулж байгаа Эрүүл Бай подкастын 3 дахь дугаарыг хүрэхэд бэлэн болсон байна. За мэдээж хэрэг Натур Мед боломжтой сэргээн засах төвийн сэтгэл засал дэмж, дор чон дэмжтэй ярилцахад бэлэн болсон байна. Өнөөдрийн сэдэв бол бага насны трама буюу шарах гэсэн сэдвээр ярилцахад бэлэн боллоо. За өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. За их сонирхолтой ер нь дуулж ирсэн л сэдв байна да. Тэгээд ер нь хүмүүс ер нь баг мэддэг болчиход шүү дээ. Шарах энэ төр бага наснда тэгсэн травматай энэ төр гэл те. За зүгээр яаш гарангууд чи травматай юм шүү гэлээ. Харин тий. Чи ч бага насны травматай юм аашиг гэдэг. За тэгвэл ер нь жоохон ойлголт авъя те. Эмчээсээ асууж байгаа бүгдээрээ. Бага насны траума гэж шарах гэж юу хэлээд байгаа гэдэг талаар яриад эхлэх үү. За тий. Тэгээ хоёлаа нэгдүгээр дугаар байгаа те. Тэн дээр хоёлаа бүр хөвлөд байхаас нь ихсүүлээд хүмүүсийн сэтгэл зүйд асуудлууд үүсч эхэлж болдог тухай ярьсан. Тэгээ яг энэнийхээ үргэлжлэл явж байгаа гэсэн үг. За тэгэхээр бага насны травмаг хизээ аль насыг хамруулдаг вэ гэхээр 0-6 нас. 0-с гэдэг маань бид хоёрын өмнөх дугаар гидсэндээс үе. За тэгээ 1 нас, за тэгээ хэдэн сар ч юм уу те. Тэндээс эхсүүлээд 6 нас хүртэл гэж үздэг. Юу вэ? Тэгэхээр ч одоо 6 нас хүртэл бага насны травмаас суух юм уу? За тийм. Тэнгүүтээ хүүхэд насныхгүйдээ 18 нас хүртэлгээ явцдаг. За яагаад 6 нас хүртлээ гэхээр хүүхдийн тарих асар их хурдтай хөгжиж идэг. Дээрэс нь орчлон ертөнц хорвоо, дээрэс нь одоо хэл сурах ч юм уу те аль шинэ зүйлийг сурж идэг. Үүнтэй холбоотой асар их мэдээллүүдийг авч байгаа, боловсруулж байгаа гэсэн үг шүү дээ. Тэнгүүт альфа дэлгон гэж хүчтэй тархины дэлгон идэвхтэй байдаг. Тэнгүүт хүүхд маань хороогийн бүх зүйлийг өөртөөгөө хамаад наагаад ойлгочдөг. Тэгээ үүнтэй холбоотой өөрийнхөө тухай бусад хүмүүсийн тухай, эргэн тойрны хүмүүсийн тухай тийм дэлхийн ертөнцийн тухай ойлголттой болчдөг байгаа байхгүй. Тэгээ энэ ойлголт маань одоо сөрөг дуу хоолой, сөрөг касет гэж яриад байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бичигдчих юм бол одоо сөрөг касет бичигдчих юм. Сонсогдол юм гэсэн үг. Одоо 40 хэдтэй хүнд дотроос нь ингээл ээж чадахгүй дээ, хотлаадаа чи хинт чирэггүй дээ те. Чи төрөх ёсгүй, син чи бол хайрлах зохистой биш ч юм уу те. Иймэрхүү дуу хоолой ч гэсэн бичигдэх боломжтой гэж үзэж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо 0-6 нас гэх би ч одоо бүр 0-аас нэг ядаж 12 нас бас гэж бодсон. Арай бага л юм биш үү те. Тийм. Гэхдээ яг энэ бичигдсэн дуу хоолой маань ингээ 18 нас хүртэл давтагдаж болно шүү дээ. Жишээ нь одоо хоёлаа ярихдаа одоо ярина. Гэхдээ ингээд аав ээж маань надад хайргүй юм бэ ч юм уу те. Иймэрхүү бодолт тийчээр одоо юу гэж хүүхдэд илэрдэг гэхээр би өргөлцсөн юм шиг байгаа гэж боддог байхгүй юу? Шинэ нэг бага насны драма дээр нэг их чах нарын нэг зүг гүтэл орох юм биш үү? Чамаа нэг гандаг юмнаас олсон болсон гэдэг. Тэгэхээр энэ чинь одоо тэр хүүхд чинь тимгээ хүлээгээд авчих боломжтой байгаа байхгүй юу? Тэнгүүд яг аав ээж нь загвуугаас олоод тэр хүүхдийг ганцаараа нь хайдаг, эцэг ихийн уралд нь явдггүй ч юм уу те. Ямар нэг юм хилээд хүрээд ирэхэд нь тоохгүй байх. За дээрэс нь сонгодог жишээ байдаг штэ. Айлын хүүхдтэй маргалдангууд айлын хүүхдийн зөв юм шиг хүүхдээ заянчаад оруулцдаг те. Өөрөөр хэлбэл өмөрдгөө. За тэгээд хүүхдээ сонсдгоо төгөөмөл жишээ нь те. Их юм бол хүүхд маань надад хайргүй мэн гэдэг мессеж байгаа даа ш. Тэр нь ингээд одоо уламжлах хүчтэй мэдрэмж болж өснө гэсэн. Гэтэ мэдээж ухамсараараа те. Бид нэр эцэгхээ хайрладаг. Гэтэ ингээд тодорхой хугацааны дараа ингээд эцэгтэй зөрчилддөг нас гэж яддаг тий 40 наснда зөрчилдөн ч юм нэг тиймэрхүү юмуд байдаг штэ 30-д энэ өсрийнхээ юм жоохон зөрчлөөд байдаг үгүй эцэгчтэй. Тийм ер нь бол тийм штэ зөрчилддөг. Яагаад зөрчилддөг гэхээр тэд нар чинь ингээд нөгөө би том болсон. Ер нь л хүүхэд чинь наснда би том болсон л гэсэн мэдрэмжтэй байгаад байдаг. Тэгэл насанд хүрчлээ гэхэд өөрийг нь одоо хүлэн зөвшөөрдөггүй ч юм уу тий. Тийм үзэгдлүүд гардаг. Дээрэс нь өсвөрийнхэн маань болохоор яадаг вэхээр одоо шийдвэр гаргадаг тухны хэсэг нь одоо хөгжил дөнгөж сул байдаг ч юм уу те. Тэнгүүд одоо сэтгэл хөдлөлийн төвөнд илүү хүчтэй ингэж одоо ажиллаж идэг. Тэнгүүд тодорхой шийдвэр гаргахтаа муу сэтгэл хөдлөлтөд автахтаа их тэгэхэд чи эцэгхийн тэрийг ойлгохгүй өөрөөр үздэг ч юм уу те. Тиймэрхүү асуудлууд бол асар их байдаг л да. За тэгвэл нэг юм сонирхолтой зүйл байна. Насан турсан хойно яаж илэрх вэ гэж байна. Тэгээ энийг би бас нэг гоё дэлгэрүүлээд нэг гоё чохон болгоод асууя гэж бодлоо. Одоо ингээд бид нар ингээд сэтгэл зүйн талаар ингээд жоохон ойлгохгүй нийлээд одоо хөө эзэлж ийн явсан тий одоо бага насны траума энэ төр юу чи гэж ярьж байгаа хүмүүс цаагаарсан зөндөө байна. Тэнгүүд одоо ингээд нөгөө нэг томчууд ярьж ийн л та ах эгч нар маань. За ийм драма марама сүртэйч та нар одоо ингээд нэг хүүхэд нахта бид нар чинь суран бүсээр л өссөн. Одоо ингээд асуудалтай юм явж байгаа маалга зүгээр л байна энэ төр гэж ярьж шít. Тэнгүүд би сүүлд нэг хүний яриаг сонссон чинь яг ингээд хараад үз та нар нийгмээ хараад үз. Бага насны драма энэ төр гэж мэдхгүй байгаа хүмүүс одоо энэ нийгмийн ихэнхийг эзлээд тий нэг л их ууртай тий ингээд хүлэн шөөрөгдөөгүй өөртөө итгэлгүй тий ингээд дандаа сөрөг бодолтой хүмүүсээр дүүрсэн байна гэж ярьжсэн байхгүй. Тэгвэл одоо энэ бага насны драма одоо насан турсан хойно яаж нөлөөлж байна? Энэ яаж юм?
Тийм. Тэгэхээр одоо бага насны трама чи одоо өөрөөсөө эхэлж байгаа штэ. Өөрийнхөө тухай ойлголт, өөрийнхөө тухай сөрөг ойлголт гэсэн үг штэ. Өөрийнхөө дутуугийн мэдрэмж ч юм уу те би ч одоо чадахгүй те би сул. Гэтэ хүн чинь бид сулдаа гэд яваад байдгүй байгаа байхгүй. Ихэнх нь тэгэхээр эсэргээрээ тэр одоо би хүчтэй юм шиг харагдах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр хүчтэй юм шиг зан гаргангууд одоо дуугаа чангалдаг ч юм уу те би одоо биерээч үзүүлж олж जैन тэр ихтэй ил ингээд бага насны травмаас болоод тагалдаг гэдэг байгаа байхгүй. Тийм үү. Яа тэгэхээр том овортоо харагдаж одоо өөрийнхөө сөрөгчээр бусад хүмүүсийг ойлгоцсон байлаа. Дотор хүүхдэн тэгээд байгаа байхгүй. 0-6 насны хүүхдэн тийм дүр зураг одоо байх юм бол хүмүүс намайг сонсно, хүмүүс надаас айн ч юм уу тий. Тиймэрхүү ойлголт байгаа даа. Тэгэхээр яг зөв одоо нийгэм бухимдал асар их байна. Тэр харилцаар илэрж идэг. Маш олон хүмүүс ингэдэг трама надад байхгүй. Би ингээ сайхан өссөн тий. Тэнгүүдээ өө мэдэр өссөн гэх ч юм уу тий. Аав ээж нь чухал байдаг ч юм уу тий. Тэр одоо яхаа эхнээс нь бас ярьж алж байна. Тийм бол илүү ойлголтууд гарч ирнэ л тий. Тэгээд ер нь бол хүн болгон травматай байгаа байхгүй юм. Тэгтээ энэ маань өөр хэлбэртэй, өөр төвшөнтэй тий. За битээрт одоо жишээ нь хоёуланд нь 5 наснд нь ижил үйл явдал тохиолдлоо гэхэд битээр хоёулаа өөр хүлээж аана. За тэгтэл 3 дахь болд гэдэг хүнд бас өөрөөр хүлээж аана. Тэнгүүд болд одоо тэр шархтаа маш хүнд хэцүү хүн байлаа гэхэд болд нэг одоо 30 эдэн наснда ч юм уу те энээсээ болоод өдөр тутмын амьдралын асуудалтай болоод тэр нэрчүүчгүй болно те бүтээмж модно. За тэнгүүд өөр зүйлээс одоо амьдралын утга учирыг хайж эхэлнэ. Арх бие уун ч юм уу те иймэрхүү байдлаар одоо өдөр нь одоо утгагүй амьдрал нь утгагүй зарлаггүй байдал руу орчдөг гэсэн. Ийм нэг эргэлтийн зэвүүд бас байгаа даа гэсэн. Тэгээ түрүүний чиний ярьсан тайлбар надаас ийм асуулт төрдөг байхгүй. Дээр үе хүмүүс яаж болоод ирсэн юм бол тий. Яагаад одоо траума тий. Яагаад одоо траума эмчлэх хэрэгтэй болсон юм бол тий. Яагаад энэ траума гэдэг зүйл ярьч дээр үе хүмүүс яасан юм бол тий. Тэгээ дээр үе хүмүүс маань бүр илүү траума тий тэр нүүс урам бүс ч юм уу тий. Илүү трауматай байсан. Хамгийн гол нь тэд нар маань ингэж ил гаргадгүй гомдолтгүй ярьдгүй ч юм уу тий. Тэгээ аясаараа ингэж одоо маш богинохон наслдаг ч юм уу тий. Иймэрхүү тохиолдол байж болж байгаа хгүй. Дээр үе хүмүүс ч богинохон наслаад өвдөлттэй байдаг шүү дээ ер нь бол тий. Сэтгэл асуудлаас болоод бас нас богинсон тий. Тий нөлөөлчихөж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр одоо жишээ нь шизофренитэй хүмүүсүүдийн нас аралтын богинохон наслдаг гэж байгаа байхгүй. Тэнгүүд яг өвчнөөсөө шалтгааллахгүй амьдралын чанараасаа болоод одоо нас аралт нь эртээдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө амьдралын чанаргүй байна гэсэн. За тэгээ тийм хүмүүс маань дээр үе хүмүүс маань яг гэхээр янз бүрийн өвчин тусгаар тэмцэх чадваргүй, тэмцэх дургүй, эмчийн зөвлөгөөг авахгүй тэгээд ер нь бол ингээ явчидөө явсан дээрдээ гэдэг мессеж цаана бийж идэг гэсэн юм травматай холбоотой. Тэгэхээр энэ бол чимээгүй тал бийжээ одоо ил болж ил гэж. Тийм байна. Одоо ил болоод арай эмчлэгдээд нийгэм арай гайгүй болоод байгаа юм шүү дээ. Ер нь залуучуудын сэтгэл зүй жоохон ингээ эргээ харахаар нөгөө траума энтриг ойлгоцсон залуучууд юу вэ? Жоохон нээлттэй, өөртөө ихтэй байдаг ч юм уу тийм харагдаад байгаа байхгүй. Тэгвэл нөгөө талаараа ингээд бид юу чи тийм байхгүй шүү дээ тий. Суран босмос угаасаа байсан тодорхой. Дээрээс нь одоо би чи өвөө юм дээр өссөн хөхт. Тэгэнгүүт одоо мэдээж хэрэг яг нөгөө 0-6 наснаас ингээ бодоод өсгөлөө бас нэг жоох юм байх магадaltaй. Тэгэхээр нөгөө хүн болгон трауманы асуудал байгаа гэдэг ч одоо үнэн л бол таарад шүү. Их багын асуудал байна үгүй. Тэгээ үнэн гэдгийг би одоо ярьж игээ. За яг хэр одоо хүүхдийн хөгжлийн одоо үе шатууд гэж байдаг аахгүй. Тэгээ Эриксоны англиар гэдээ би ярьж игээ заяа. За 0-1 насыг төсөөлье. Хүүхэд эхийнхээ хөвлөд одоо 37 хэмт байгаа тий. За өрөөний одоо температур төрлөө гэхээр хэдэн градус? За 20-22 тэ хамгийн ихтэй. За тэмүүтэр хөвгч чи асар их хүүтэн мэдэрнэ дээ. Бид нарыг нэг 8-9 сард ус руу чулуудахаар ямар мэдрэмж төрөх үү зэ. Тэрнээс тийм тэнгууд дээрэс нь уушг нагаар амьсгалж эхэлнэ. Нөгөө амьсалж байгаагүй зүйл чинь тий. Тэгээ асрагч цочролд орно. Тэр үед нь хоёлаа түрүү ярьсан хий хөвлий ээжийн дуу хоолой гэд чухал гэдсэн шүү дээ. Тийм учраас ээжийнхаа хөвлий дээр шууд наачж байгаа. За тэнгууд энэ хүүхдэд маань ямар мессеж хэрэгтэй вэ гэхээр одоо энэ л хийж аюулгүй юм байна ээж аа маань надад хайртай мэн гэдэг мессеж хэрэгтэй байгаа байхгүй. Тийм болохоор одоо сэтгэл судлал юу гэж зөвлөж байгаа гэхээр нэг нас хүртэл нь одоо илгэндээ на ингэртэй твэр гэж хэлдэг очив. Сайхны хүртэлтэй хүүхдээ нэг нас хүртэл тэрхэн зөв юм уу буруу юм уу те тэрээдээ бол муу зэн сорчин гэдэг асуудлууд байлаа штэ. Тэгтэл чи одоо ингэж шийдэгдчихэж байна. Тэгэхээр одоо чиний ярьсан төрөний залуучууд одоо мэдлэгтэй болж арай өөр байна гэж штэ. Энд чинь магадгүй ээж нэг нас хүртэл тэрсэн байгаа байхгүй. Тийм баг.
байх гэсэн. Харин тэгэхээр бид нар ч юм уу те биднээс бүр дээр одоо үеийн хүмүүс маань тэгж тэрвэрлэх боломжгүй шүү дээ. Тэгээ нэг нас хүртэл тэрэл ээж идэг тийм ээ. Зүйлүүд л байхгүй байгаа. Шууд төрөөл ажилдаа орсон энэ яриад идэв шүү манай өвөө энэ энэ. Тэр итэл одоо ээжийнх нь ангирт нь одоо төрөнгүүд нь наагаад те нөгөө танил дуу хоолой энэ ч аюулгүй шүү гэдэг мэдрэмж өгөхгүй дээ шүү дээ. Тэгээ ээжийнх нь одоо ээжтэйгээ холбоотой байх тэр мэдрэмж нь хүртэл одоо хэрэгтэй байна. Тэрийг хүүхдүүд авч чадчихээн. Тэр үед бол байгаагүй. Тэгэхээр ер нь тэр үеийн бүх хүмүүс травматай байх боломжтой байна. Тэгээ одоо цагч гэсэн ер нь бол тийм асуудалтай хүмүүсээс гарч ирнэ шүү дээ тий. Тэгэхээр энэ хүн болгоно одоо их багын асуудал байна үхээс дөнгөж төрхөөсөө л эхэлж байгаа байхгүй. За одоо ингэж төсөөлье. Дараагийн үе шат нь болохоор 1-3 нас. За хөлд орлоо, хилд орлоо яадаг вэ? Ерөөсөө л шулган нь ойрлон хаших чинь за тэнгууд стресстэй ч юм уу хөвшөө авъяж бол ядран тий. Тэр хүүхдээ өөрөө ирэхгүй дуугаа бай гэж хэлэхээр хааз. За дээрэс нь одоо бид нар 1 нас хүртэл тэрвчлээ ч гэсэн одоо арзет руу ингээд хуруугаа хийх гэх юм бол холоос бид нар орилгоос өөр яаж зогсоох юм тий. Орлонгууд хүүхд маань одоо намайг загинж ийн гэж ойлгохгүй, ээж маань намайг ами маань аварж ийн гэж бодгоо. Энэ загинжин гэж ойлгож шүү дээ. Тэгэхээр л хүүхдээ өөр дээр буруутгалыг аваад ингэ бодох боломжтой байгаа даа байхгүй. Тэгээ хамгийн гол нөгөө бүх хүнд одоо нэг мессеж чи өөр очдөг гэдэг нь тий. Тэгээд заавал трама болж өвдөх ч юм уу тий. Эмгэг байдлаар илэрх одоо боломжтой боломжгүй гэж одоо нөхцөл байдлууд нь ингээд одоо үзүүлж ийн гэсэн. 1-3 насны хүүхдийг төсөөлөх юм бол маш их хөдөлгөөнтэй тэрэн дээр гаргаж байгаа аавын зан харилцаа нөлөөлнө гэсэн. За дараагийн үе шат нь болохоор 3-аас 6 нас гэдгээр асар их санаачлахтай үе байдэн штэ. Туршилт хийнтэй нөө хаачаар янз бүр юм хаачилчдаг. За өөрийнхөө нөө хобби сонирхлоороо гэсэн үг штэ. Тэгэхээр үүнтэйгээ холбоотой эцэг эхчүүд маань тэр туршилтыг зөвшөөрөхгүй юу гээл те. Би одоо ингээд яг тэр насыг санаж байгаа байхгүй. Аа маань токерчин тэнгууд ингээд хуурай эс нөө нарийн хуурай гэдэг юм би Бенгалийн гал гэж шатаага дүүтэйг ам нөгөөд нь шатахгүй тэнгууд аав ажиллаас ирэх цаг болон очиод зухраага хийжсэн аахгүй тий аав нөгөө хуурайгаа хаагаад олдгоо тэгжээд л дараа нь үнсээ асах болсон чинь хуурайнууд нь бүх чадсан тийм дээрчдэг тэгээ өгтлээ ажиллаа тэгээ буруугийн мэдрэмж авч илаа гих мэдчлэнгээр тий одоо цаг гоё алчихсан учраас тий ямар туршилтын гэдэг ч юм уу тайлбарлаж өгөх зүйл бол одоо байгаад байгаа аахгүй дээр үед бол тийм юм аав ээж маань завгүй л хийсэн бах та бодвол хэдэн жилийн гавшгааж тэдэн жилийн гавшгааж за одоо дараагийн насны үе бол 6-аас 12 нас юм. 6-аас 12 нас гэхээр хүүхд маань сургуульд орчиж байгаа байхгүй. Тэнгүүд 1-р ангийн хүүхдэд чи асар их давтлах хэрэгтэй байж ич тэр тоогоо тэр монгол хэлээ сурна штэ. Үүнийг нь одоо ойлгохгүй хүүхд маань хэрвээ аав ээжийн сайн ажиллахгүй бол би л муу юм байна, би л чадахгүй юм байна гэдэг мэдрэмж авчихангуудаа би л болохгүй юм байна гэхээр бидний дотор ямар дуу хоолой үүсчихлэх вэ гэхээр сөрөг дуу хоолой үүсчихэж байгаа байхгүй. Цаанаа л нэг чадахгүй дээ, би хутлаа даа дээ гэдэг тийм сул дорой дуу бид нэр байдаг штэ. Өөрийгөө голдог ч юм уу те өөртөө сэтгэл хангалуун биш гэх мэтчлэнгээр. За тэгээ дараа нь 12-оос 18 нас энэ үед болохоор бас сургуулийн нас. Тэгтээ бас нөгөө хөгжлийн өөрөг даалгаврууд байгаа. Энд дээр бол нэг бол өөртөө ихтэй хүн гарч ирэн тэ би юунд дуртай юунд дургүй ямар мэрэгжлийн эзэмшгүй. За наандаа л ингээл хүмүүс архив ангийнх нь архив гэхэд үгүй над чи хортой уухгүй гэх мэтчлэнгээр тэ ямар мэрэгжил сонгож гэсэн мэдчихсэн байждаг. За анаахт бол ингэдэж штэ бусад салбарч байдаг ах гэж бодож байна. Эмчийн удмын учраас би эмч болсон, уул нь би эмч болох дургүйсэн гэсэн хүмүүстэй байдаг ах. Тийм шүү дээ. Тийм. Тэгэхээр өөртөө ихтэй хүн байсан бол би эмч болохгүй. Миний өгдөл бол биш. Би бол ийм IT болон ч гэдэг юм уу те. Иймэрхүү байдлаар сонголтоо өөрөө илэрхийлээд хийлэн гэсэн. Тэгэхээр энэний эсрэг нь болохоор өөрийн дүрийн төрөгдөлд орсон хүмүүс гарч ирдэг. Өөрөөр хэлэх юм бол аав ээж уралчин, энэ тэр инг чин, ингүүлдэг өөрөөрөө байхгүй гэсэн. Тэгээ энэ маань ингээ үргэлжилж явсараа бидний эцэцний насан дээр ирэхээр төлөвлөлтчдэг. Маш их одоо бага насны шарх үзэн хүмүүс бол одоо 21 22 гээд ч одоо маш их ядраад те туйлдаад одоо сэтгэл готролд орсон тохиолдлууд бас их байдаг. Тийм нөгөө нэг айгуугаа эрүүл залуучууд харагдаад байдаг гаднаас харахаар те их царай зүс сайтай өндөр бие хаа сайтай тэнгуүтэ нэг тийм амиа хорлон гэсэн бодол орж ирдэг мэрдэг гэдэг ингээд айгуу сүрсүрх юм гэхээрэд идэг те тэнгуүтэйгэл нэг бага насны шарах гэдэг зүйл нэг л нэг кассет тоглуулж байгаа юм шиг л дотор тоглогдоод байдаг байна шүү дээ. Тэр чинь тэгээ өөрх нь нөгөө нэг хүүхдийн хүлээж авч байгаа байдал байгаа даа байхгүй. Тэгтэл эцэг их маань болохоор санаатай биш санаандгүй үсгэж байгаа. За одоо жишээ нь ингээ айлын том хүүхэд, айлын бага хүүхэд, дунд хүүхэд гэж ярьдаг шүү дээ. Ялангуяа дундынхны асуудал их байдаг. Дунд ч юм хайддаг гэдэг байна шүү дээ. Тэнгүүд одоо жишээ нь ингэж болно шүү дээ.
том дээр бол анхны хүүхдүүдээс аав ээж нь бүр яалтчгүй хамаг анхаарлаа тавьдаг. Тэгэхээр айлын томууд бол маш азтай хүмүүс байгаа байхгүй. За тэнгууд дараагийнх нь гээд тэнгууд одоо дунд холчин тий. Тэнгууд л асуудлууд гарч эхэл нөгөө хүүхдэд яг анхных шиг нь хайр халамж үзүүлэхгүй. За тэнгууд дундх нь ив ирүүл цаа ирүүл асуудал байхгүй байх юм бол анхаар шаардлагадахгүй хам бол бүр таахгүй гэсэн үг тий. За тэгээ баган ч юм уу альскол ямар нэг өвчтөө хөлт гараад ирэх юм бол одоо магадгүй тархины даралт ч юм уу тий. Тийм байж болно шүү дээ. Тэгэхээр уйлдаг, уйлахаараа хөрчдөг, татчихдаг бол эцэг айн уу? Айш тий. Тэгэхээр тэр хүүхдэд илүү анхаарна гэдэг. Эрүүл хүүхд тэгээд илүү голын хүүхэд тий ингээд тогтохгүй үлдэх боломжтой гэдэг тий. Тийм бол тэр хүүхд чи юу гэж тааж надад хайргуул гэж бодож тий. Яс юмдээ хүүхд болчихж байгаа байхгүй. Яс юмдээ ааж ер нь хайрлсан уу гэвэл хайрлсан л байгаа байхгүй. Тэгээд бас бага насны шархан дээр ингээд шарах гэхээр хүмүүс ингэж одоо хүчрхийлэл ч юм уу яг тэр үйл явдал миний амьдрал тохиолдоггүй. Тийм болохоор надаа наад чинь байхгүй гэчээл өөрөө заашийн асуудалтай тий хүмүүсүүдийг ингээд загиндаг тий одоо нөгөө тийм хүмүүс байдаг штэ хүмүүсүүдийн одоо эрүүл сэтгэл зүйн одоо өдөр тутмын амьдралын ингээд одоо тэнцвэрийг алдуулцдаг ч юм уу тий тийм тэмүүдээ би асуудалгүй би бол цаа ирүүл тий аавж маа сайхан байсан гэдэг ингээд гаргаж байгаа зан авир дээд ядчил үсний цэцэлт ч юм уу өнгө төрх гэдэг энэ балан өөрөөр харагддаг. Гэхдээ одоо цаана асуудал байгааг бол ингээд мэрэгжлийн хүмүүс ч юм уу те сэтгэл зүйч ч юм уу харах боломжтой байдаг. Тэгэхээр цаана асуудал байждаг. Асуудлаа нэг заримдаа бас нуугч тохиол байдаг. За бас өөрөөр бол үл хайхрал гэж байгаа шүү дээ. Үл хайхрал гэдэг маань хүүхд сонсогдох хэрэгцээтэй байхад сонсдоггүй. Өмөрөдөх хэрэгцээ байхад өмөрдөггүй. За тэнгууд яах ёстой лээ урамшуулагдах хэрэгтэй байдаг тийм магтагдах хэрэгцээ байдаг. Гэтэ тэрийн нүдэ хийдгүү хилдэг шүү дээ. Хайрын дотроо хална гаднаа. Энийн үр дагаврууд байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр хүүхдүүд маань ингээд шархтаа өсчихжээ. Бидний зам байдлаар илэрнэ, харилцаан дээр илэрнэ. За би моход ч гэсэн өвддөг байхгүй. Эцэг эхчүүд ер нь бол одоо мэдэхгүй л одоо юу яаж штэ те хүүхдүүдээ ингээд шархлуулчаад байна те. Тэгвэл нөгөө хүүхдүүд нь ингээд нэг тийм одоо эцэг эхээ буруутгах тохиол их байгаад байгаа юм шаардаад байгаа юм. Тийм. Тэгэхээр тэр одоо мэдгүйгээс л болж штэ те бас эцэг эхчүүд нь бас ингээд анх удаага ээж аваа болсон энэ төргээд те хөрхий бас мэдэхгүй болоод л ингэж алдсан энэ төрийг бас хүүхдүүд ойлгохгүй байна те. Бүр нэг 30 40 хүрсэн мөртлөө нэг ээж аваагаа буруутгаад идэг залуучууд бас байлаа. Тийм. Яад 30 40 хүрчээд одоо буруутгах чинь гэхээр тэд нар 20 эд наснд бол аавж байгаа асар их хайрлсан. Аавж хаа төлөө амьдарч исэн. Гэхдээ одоо үгээр нь ч юм уу те. Тийм үгээр нь гэхдээ аавж байгаа баярлуулъя ядчил нөгөө анхны цалингаараа аавжд бэлэг авдаг ч юм уу те. Тийм ирч хүч гэж байгаа байхгүй. Одоо энэ дотоод хүүхэд гэж аваад их ярьдаг болсон шүү дээ. Дотоод хүүхэд дотор хүн гэдэг. Энэ маань хүчтэй байх юм бол эрүүл байх юм бол бид нараас ирч хүч ундарч идэг. За тэгмүү залуу насны ирч хүчээр тэгж амьдарчаад 30 40 наснда
цөхрөөд ядраад байгаа байхгүй юу. Тэнгүүд нөгөө асуудал юунд дэс юм бэ? Би яад өөртөө итгэлгүй юм бэ те? Би яад ингэ болохгүй юм бэ? Би яа юм ихлүүлчээ дуусахгүй юм бэ ч юм уу те? Энэхүү асуудлууд гараад ирэнгүүт ялцчихвал нөгөө эцэг эхийн ингэдэг байсан. Танаас болсон гэсэн. Одоо жишээ нь энэч бүтгүү дээ гэж хэлжсэн бол яхаа аав ээж нь те? Альсгүй бол нөгөө нэг жоохон бахтаа ингэ санаачилжсэн зүйлийг аав ээж нь болиулсан нураас нь тэр нь сэтгэлд нь үлдсэн байх юм бол тэр чинь бас нэг төрлийн трама болчихж байгаа байхгүй юу. Тэгээд тэр нь ингээ гарч ирэхэд одоо эргээд асуудлууд гарч ирж байна гэж те. Эцэг эхчүүдтэй асуудал үүсгэж штэ те. За тэгвэл энэ нэг юм гой сонирхолтой тийм асуулт байна. Ер нь ингээ гэр бүл дотор ингээ бас нэг жишээгэрч надад нэг жишээ байсан. Эхтэр нь ингээ нөхрийгөө ингээ харахтаа ерөөсө хайрлагдаагүй хүн гэдэг ойлгодог. Яагаад гэвэл аав нь их уудаг байсан. Тэгээ ээж нь болохоор бас хайхрамжгүй ааваас нь болоод. Тэгээ ингээ өссөн. Тэгээ хайхруулаагүй тийм айлын ганц хүүхэд тэгээ нэг их нэртэй болоод ингээ гэр бүл болсон чинь ингээ айгу төргөн уурмартай. Тэгээ жоох ууж муухаараа жоох агсанд гад идэг энэ төргээд ярьжсэн аахгүй. Тэнгүүд ихтер нь ярихдаа тэгээд байна. Банасны шархан тийм баха энэ төр яриад ирлээ. Тэнгүүд одоо хосын харилцаа, хайр дурлалын харилцаа, гэр бүлийн харилцаанд ер нь бага насны шарах марх нөлөөлж гин үү, яаж гин те? Тий. Нөлөөлж шүү дээ. Одоо та нарт мэдэх бах те ер нь нэмэрэл мэддэг штэ. Охин хүүхдээ одоо анхны хайр нь аав нь те. Хүүгүүдийн ээж нь гээл тэгтэл чи анхны хайр нь одоо ямар исэн анхны хайр нь тоогоогүй байсан бол тоогдох гэж хонос нь гүйсэн бол гээл те. Иймэрхүү харилцааны хэв загварууд ер нь харилцаан дээр хосын харилцаан дээр буух боломжтой гэсэн. Дээрээс нь одоо багтан эцэгхийн салсан бол нөө хаягдсан мэдрэмж байдаг байхгүй юу? Намайг аав хайцсан гэж те. Тэнгүүд эцээц тэр хүүхдийг бол хинч хаяагүй эхнэр нөхөр эрэгтэй эмэгтэй хоёр хүн таараагүй учраас салж байгаа штэ. Тэгтэл тэгээ үлээгээд авчдаг. Тэнгүүд ингэж хүлээсэн ихэнх охтууд яадаг вэ гэхээр одоо аавын хайрыг хайх ч юм уу те. Тим хандлагаар одоо буруу эрт гэрлэх ч юм уу те. Харилцаанд орохдоо сонголтоо буруу их нэгдүгээрт тэнгүүтээ дараа нь салах магадaltaй ч юм уу те. 2 3-ны салцсан. Тэгээд яасан бэ гэдээ ингээ ярилцаад ирэхээр баг насанд аав нь салцсан ч юм уу те. Тэгээд хүүхдийнх нь мэдрэмж нь болохоор аав намайг хайцсан. За тэгэхээр ингээд мэдлэг боловсрол олгоо шүү дээ. Аав чинь чамайг хаяагүй. Эрэгтэй эмэгтэй хоёр харилцагч одоо мэдэн шүү дээ. Тэгэхээр яах вэ гэхээр аав ээж чинь таараагүй л энэ таахгүй бол хамтдаа амьдрах зү шүү дээ. Тэгээд аав нь явсан байна гэдэг тал дээр сэтгэл зүйчлэмжлэг хийдэг байхгүй юу. Тэгээд дараа нь харилцаан дээрээ шинээр эхлэхдээ зөв сонголт хийхдээ дараа нь зөв үргэлжлүүлэх гэр бүлийн харилцаа чинь тийм амархан биш шүү дээ. Шууд хоёлаа нийлээл окей гэж бүх юм өрнөждөг шүү дээ. Тэгэхээр энийг одоо даван туулах чадвартай болно гэсэн үг байхгүй юу. Тэр нөлөөлдөг. Тэгэхээр одоо ер нь юу тийм одоо хаягдсан мэдрэмжтэй нэг залуу байлаа гэж бодъё л да. Тэнгүүд ингээд ихтэрээ хардаад ах боломжтой байна те. Энэ наа ингээ хаяа авчихлаа гэж бодсон те. Дүр зураг те нөгөө ойлголт нь шүү дээ. Одоо үлцэн аав ээж нь юу гэж хэлсэн те. Өө эмэн ч юм уу те. Ингээд тэр ядалтай учраас ингээ хайсан ч юм уу те. Эмэгтэй хүний дүр зураг загварыг үлдээчих болж байгаа. Тэнгүүд ихтэрээ тийм гэж бодож модоод те. Тэгэхээр хүүхэд маань нөгөө бүх юмыг өөр дээрээ тусгаж авдаг гэсэн шүү дээ. Ингээ бүх хавийн юмыг наагаад авчдаг гэсэн. Тэгэхээр тэр 0-6 насны хүүхэд маань юуг яаж нааж авсан байна, ямар ойлголттой болсон бэ гэдэг нь чухал байхгүй. Тэгээд хүн болгонд өөр гэдэг чинь юм байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг гоё бодолд орж ирлээ л те. Нөгөө нэг эсрэг үстнээ сонгохтой байнаас бас одоо залуучууд ч юм уу те одоо гэр бүл болж байгаа хүмүүс бага насны нэг сайн судлал зүгээр юм шүү. Одоо шилээд аав байх уу тэр ягаан ногоон шилний цаанаас. Үгүй яг тэгээд аав ээж нэр хайрлдаг байсан тэр хамт байсан доо одоо салсан болсон тийм байсан энэ төр гэдэг. Тийм ер нь бол нөгөө яагаад гэдэг штэ яхаа жаан тав ч юм хатуу ч юм уу хэлэхэд хүмүүс тэгдэг штэ эцэг хин ямар ингэ шууд асуудаг штэ аавч чинь нөгөө хүнтэй суухаар эцэг хин хийн те ар гэрийн хараг гэдэг ч юм уу тийм зүйл хэлээд байдаг эн чинь ийм л үндсэлтэй байгаа даа байхгүй юу экс бас их зөв зүйл байгаа даа байхгүй тийм гэхдээ одоо тэгээ хайшаа энэ эцэг салцсан асуудалтай бол гэрэлж авахгүй мó үгүй яг тэгээ тэр чинь засъя гэж яриад байгаа хэдүүлээ за одоо яг асуудал ингэ тодорхойлчлоо бага насны драма гэр бүлч тэр нийгэм дээр ч тэр өөрт ч тэр нь бол сөрөг байгаа тийм тэгвэл эдгэх асуудал байна уу? Байштай байна. За тэгэхээр эдгэх асуудал бол байна тий. Тэгээд хүн болгонд өөр байна гэсэн. Тэгээ хамгийн гол нь засагдах боломжтой гэдэг нь хүмүүс ойлгох хэрэгтэй. Танин мэдгүй маш чухал тий. Одоо чинь салалт яад болсон гэдгийг ойлгох нь хэрэгтэй баад шүү дээ тий. Аав намайг хаяагүй юм байна. Аав бол ээжтэй таараагүй юм байна. Тэгээ энэ хоёр чинь заавал надаас болоод хамтаа амьдрах шаардлага байгаагүй юм байна гэдгийг л ойлгоч хангалттай байгаа шүү дээ. За тэгээ хоёлаа нөгөө төрөчийн нэвтрүүлгээрээ бас ярьсан шүү дээ. Одоо би хинт чирэггүй хүн гэдэг дуу хоолой бичигдэх боломжтой. Гидсэн дахад ээж стресссэн тохиолдлууд гэх мэтчлэнгээр би төрөх ёсгүй байсан байх гэдэг ойлголт авах боломжтой гэдээ ярьсан. Тэгэхээр иймэрхүү ойлголтыг ч хүртэл засах боломжтой. За тэгвэл одоо
юу гэх нөгөө хүмүүс чинь нөгөө нэг би бага насны шарахтай ингэтэй тийм тэгээд нэг жоохон огцсон ингэтийн тэгт ингээл яриад өөрийгөө зөвтгөөл тэрийг нэг юм идгээгүй яваад идэх хүмүүс идэв шүү. Тэгээд нөгөө идэх боломжгүй юм шиг ойлголт хүмүүст өгөөл те. Тэрүүгээр нэг хаацаалал те. Нэг намайг ингээ биш тараматай маа энэ гэдэг сүүлд бас нөгөө нэг комедийн залуугаас нэг хөөрхөн версээ хэлээ. Нөгөө би уцаар ярих тараматай гэдэгцэн. Тийм ер нь одоо бүх юм тарамаа болоод байгаа шүү дээ. Өөрөөр нэг өмөрөөд яваад байгаа шүү дээ тий. Тэр юм зөв буруу юу? Үгүй яг хөө тий зүгээр шүү дээ. Юу нь буруу гэж. Яг тэр чинь нөгөө имжлээд дуудна ингээд гоё эрэг болчмаар юм тий. Тийм нэг ясандаа бас нэг томхоглаад тэгээд илүү тэр сул дорой мэдрэмжээ өгшүүлээд авах боломжтой байхгүй юу? Тэр нэг жоохон өөрийгөө өрөвдөж мөрөвдөө тий. Жоохон сөргөөр ашиглаад шүү дээ бас нэг талаараа. Тий. Яг тэр эргээр бас тэр чин төр хүн сайнаар нөлөөлөх бас боломж байна. Яг юу гэж хүлээж авч ийн гэдгээс шалтгаална гэсэн үг тий. За яаж юм хэлж байгаа юм. Чи гоё кейс хаадлч би дээ. Нэг залуу ингэж юм заяа. Өөрийгөө нөгөө нэг хайрладаагүй хүүхд гэдгээ сайн мэдчихээн. Энэ одоо насандаа. Тэгээ сүүлдээ нөгөө сэтгэл судлалын талаар нэлээс ойлгоод тэнгүүтээ яг хөглөө бусадтай ингээ харилцаж жоохон огцомдоод байна. Хүлээж авч чадахгүй, сонсч чадахгүй байна. Тэнгүүтээ нөгөө хүмүүс нь ингээ өөрийг нь буруутгангууд яаж юм хөртлөр. Нөгөөд чинь би бага насндаа ийм асуудалтай трауматай учраас ингээд огцомдчиход байна гэд өөрийгөө зөвтгөж чинь. Тэ? Тэгвэл энийг яаж эргээр харах вэ? Тэ? Энийг засвал болон цохилтой шүү дээ. Бусдыг сонсч сурах бол зөв. Бусдыг одоо төвчгэн зөв. Төргөө өөр бол ер нь тийм ээ. За тэгэхээр энэ талаар бол одоо сэтгэл хөдлөлийн зохицуулга гэдэг зүйл байдаг байхгүй. Сэтгэл хөдлөлөөдөө таних тэгээд их монголчууд маань сэтгэл хөдлөлөөдөө таньдгүй, мэдрэмжээ таньдгүй ялгадгүй учраас ихэнх нь уураар гардаг. Тэгээд энэ талаар хоёлаа дараа нэвтрүүлэг хийн гэж бодож байгаа учраас энэ асуулт чинь балсангүй гэдэг байхгүй. За тэгвэл гоё дараа нь гоё дэлгэрэнгүй ярих юм байна шүү дээ тийм. Тэгээд чиний хэлсэнтэй холбоотой ингээд би чинь жоохон эртний хүн байхгүй. Тэгээд намайг ингээд баг залуу байхад ямар ойлголт байсан бэ гэхээр одоо эртний хүний 5 наснд ингээд бичигдсэн касет хизээч одоо өөрчлөгддөг хүн бол өөрчлөгддөг гэж ярьдагсан байхгүй. Тэр бол худлаа. Хүн бол өөрчлөгддөг. Тэгээ тэр касетыг өөрчилж болдог. Тэр касетыг дахин бичиж болдог гэсэн үг. Тэр өөрчлөгдөхгүй хүн гэж байхгүй. Тэр нэг том болсныхан дараа ч гэсэн дахиж касет тоглох боломжтой гэж юу? Тэр касетэн дээр одоо шинжилэл хийж болж юм. За тэгээ түрүүний ярьсан кейс залуугийнхаа маань болохоор сэтгэл хөдлөлийн зохицуулга тэр танин мэд хүн одоо зан үлийн эмчилгээгээд байгаа штэ. Тэрүүгээр одоо засах гэж оролдож байна гэсэн үг. Одоо ойлголтын нөгөөд тэгээ засахын тулд яах вэ гэдэг тэр өөрийнх нь шийдвэр бас чухал. Одоо уураараа ингээд бусдыг захирдаг хүмүүс байж болно шүү дээ. Тэгэхээр уураа чи зохицуулах хэрэгтэй. Би энд чинь туслая гэх юм бол илүү хүмүүсүүдийг тэгээ атгачдаг нь өөрт нь амар байл тэр хүн чинь өөрчлөгдөж гэж бодохгүй байх юм бол хэцүү. Тийм хэцүү. Тэгээд тэн дээр ажиллана л гэсэн үг. Ер нь тэгээ хүн өөрөө л өөрчлөгдөж гэж бодохгүй бол өөрчлөгдөхгүй юм шүү дээ. Тийм. Тэг яхаа нөгөө хатуун зөөлн нь хатуугаа идэнэ гэд ярьдаг штэ. Тэрэн шиг одоо чинь ихнэр нөхөр харилцаан дээр те ихнэр нь мэдсэн ухаантай гэдэг дээ штэ. Одоо чинь ингээд эр хүний дотор эмээлтэй хазаартаа багтана гингүүд ихнэр хүний дотор тэр нь эзэнтэйгээ багтана гэлтэй. Эр хүнтэй гамлагдчихдаг. Тэгэхээр ингээд нөгөө ихнэрийн хайр тэр мэрэгүү хаан тэ харилцаа гэд маадгүй өөр хүнээс тусламж авсан ч болно. Тэр нь эрэгтэй хүмүүсүүдийг бас ингээд өөрчлөх боломжтой. Одоо чинь хайрлагтайг хүндлэгдээгүй мэдрэмжтэй уураараа одоо эхнэрээ ч юм уу гэр бүлээ захирахыг сонирхож байгаа нөхөр гэж бодъё гэхэд эхнэр нь тэр хүнд хэрэгтэй зүйлийг харж штэ. Одоо хүндлэгдэх хэрэгтэй ам байна гэ хүндлээд өчье. Үнэлэгдэх хэрэгтэй байгаа юм байна үнэлээд өчье. За алдаа хийхээр нь одоо алдаан дээр нь одоо нэг ч үг хэлэхгүй бай ч юм уу те. Иймэрхүү маягаар ингээд өөртөө ихтэй байдлыг ингээд дам бус аргаар дэмжих боломжтой. Тийм бол бас ингээд тэр хүн ч өөрчлөгдөж байгаа байхгүй юу? Тэгвэл одоо нөгөө нэрчүүд гэдэг байхаа ярилсан шүү дээ. Тэгвэл бүсгүүчүүдийн хувьд бол ер нь бол нэг тийм бага наснд тохиолдсон траума яг дийлэнх одоо юу гэдэг сонсогдож байгаа тийм юу байна. Одоо траума те. Шарах юу вэ? Бага наснд нэмэгтэйчүүдийн хувьд. За яг эмэгтэйчүүдийн хувьд гэх юм бол ерөөдөө одоо ээжээ шарах гэж ярьдаг болсон шүү дээ. Ээжээ шарах гэдэг ихэнх нь тэнгүүд яадаг гэхээр ер нь эцэгхийн айл аль нь ч гэсэн эцэгхээсээ шарахтаа бол тэр авсан шарах нь харилцаан дээр нь ингээд копи паст болоод тавтагдаад байдаг гэсэн үг. За жишээ нь нэг эмэгтэй найзтайгаа нэг л шалтгаанаар одоо маргалддаг ч юм уу те найзлага бэлдэг тэгээ ерөөсөө найзгүй гэж үзээ ганцаараа тийм ганцаараа ерөөсөө найз тогтоож чаддгүй. За тэгмүүд энэ хүний шарах нь хаана нэ гэхээр ээжтэйгээ харилцаан дээр ээжийнх нь гаргадаг онцгүй зан найз дээр нь тавтагдахад ерөөсөө харилцаа болчдөг гэсэн. Тэгэхээр ээж рүү одоо ээжтэйгээ эвлэрэх процесс дээр нь туслаад ээжтэйгээ одоо сэтгэл зүйн хувьд эвлэрнэ гэсэн үг байхгүй.
Тийм бол тэр харилцаанууд эдгээ явчихна. За жишээ нь одоо бас ингээд 30 гарчаад одоо гэрлэхгүй байгаа эмэгтэйчүүд байдаг тий. За тэнгууд нэг жишээ байгаа байхгүй тий. За тэр хүн маань уучлаарай гэсэн. Тэр хүн болохоор ингээ эрчүүдийг үзий ядах сэтгэлтэй. Тэгчээд одоо 35 хүрчлээ. Би гэрлэхгүй байна гэдэг байгаа байхгүй. Тэнгүүд яасан бэ гэхээр эрчүүдийг үзий ядах сэтгэлтэй. Эрчүүд бол одоо бузар болоо заав юмаа гэж боддог. Тийм бол энэ хүнтэй одоо гэрэлсэн эрэгтэй чинь одоо тэгээд нөгөө тийм мэдрэмжтэй одоо тийм одоо харилцаагаа үүсгэж байгаа байхгүй. Тэгж доромжлуулахын тулд хинч суухгүй яг үүндээ тий. Тэр эмэгтэй мэдгүй. За тэнгууд яа надтай хүн одоо ингээд танилцдаг юм болоо үерч болдгоо болоо тий хүүхэн эмэгтэй мандлахаар гоё хүүхэн байгаа байхгүй тий тэгсэн юм ингээд эрэгтэй хүнтэй харилцахаар ерөөсөө нөгөө наалддаг гэх юм уу та тий тэнгууд тэр нөгөө дотор нь ингээд үзээ тасгал байгаа учраас хичнээн гоё залуу таарлцсан ч гэсэн яхаа өн төглөөд байгаа юм шүү тий. Үгүй дотроосоо тэр нь үзээ яддаг гэдэг мессежээ гаргаад идэг үгэн дээр нь ч юм уу үйлдэл дээр нь ч юм уу тэгэхээр эрэгтэй хүмүүс чинь мэдчихэнгүүтээ үргэлжлэж байгаа гэсэн. Тэг ингээ батам бол ямар эрэгтэй хүн өөрийгөө үзээ ядуулахаар тэр хүнтэй сухуутай байгаа даа. Тэнгүүд энэний шалтгаан хаана вэ гэхээр аав дээр ч юм уу ээж дээр ч юм уу одоо ээж ханагсан ойлголт төр ч юм уу байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр одоо ойлголтоо зассны дараа одоо эрэгтэй хүнийг харилж чадах юм байна, эрэгтэй хүнийг хүндэлж чадах юм байна. Маш олон тохиолдолд эрэгтэй хүнийг хүндлэхгүй ээж гэрэлжээд одоо нөхрийгөө хүүхэд гэдэг шүү дээ. Тийм миний том хүүхэд энэ. Тийм. 2 хүүхэдтэй байлаа гэхэд би 3 хүүхэдтэй гэж ярьдаг. Тэгэхээр зүгээрээ дээ нөхрийнх нь байр суурь байлгаа. Чи 2 хүүхэдтэй байж дээ. Өөрөө тийм ээж байхыг хүсэж гэнэ үү? Эсвэл нэрхэлсэн тийм найлынхаа эхнэр байхыг хүсэж гэнэ үү? Гэт дэмжлэгээ явагддаг байгаа байхгүй юу? За окей. За би нэмэлт нэг асуулт асуучаад тэгээд ер нь бол хоёлоо подкастаа өндөрлүүлэе гэж бодож байна. Нэмэлт нэг асуулт нь юу гэхээр ерөнхийдөө ингээд нэг бага насны асуудал ингээд трама гэдээ ярьлаа тий. Тэгэхээр эцэг эхчүүдэд ер нь бол одоо юу гэдэг одоо нэг жоох ингээд бага 0-6 настай эцэг эхчүүдийн хандаад нэг гоё тий. Юу гэж хэлэх вэ? Одоо зөвлөгөө маягтай ч юм уу те. Тийм юм их гоё хэлээд хоёлоо өндөрлүүлээ гэж бодож байна те. Гоё зөвлөгөө байх уу одоо юу гэх те. Уриалах байх. Санаж явах зүйл. Тий санаж явах зүйл. Тэ гоё ингэртэй бичиг болгоод наах гэхгүй. Тэгээ яхаа хэцүү. Тэгээ энэ дээрээс нэг хэлхийг хүсэж байгаа зүйл нь нөө хүүхдтэйгээ харилцаан дээр юм байдаг. Одоо хүүхдтэйгээ би одоо найз шиг харьцдаг гэдэг. Тэр жоохон хүүхдэд одоо найз биш одоо эцэг гэхийн хайр халамж хэрэгтэй байдаг. Тэгэхээр ихэдээ дээрээсээ доошоо харилцаа. Гэхдээ одоо хамгаалсан харилцаа байх хэвээр, чиглүүлсэн харилцаа байх хэвээр. За өсвөр насны дээр болохоор ингээд мөр зэрэгцэн буюу жинхэнэ тэр найзын харилцаа ихсэх эхлэх хэвээр байдаг. Чи нөгөө ахандаа өсвөр насны хүүхдийн тухай ярьсан учраас энийг хэлчихье гэж бодлоо. За тэнгуүдээ 0-6 настай хүүхдэд эцэг эхчүүдэд юу гэж хэлмээр байгаа вэ гэхээр одоо хүүхэд байх эрхийн өгөөрөө л гэж хэлмээр байгаа. Тэр нөгөө юмыг сонирхох, туршиж үзэх те одоо орчлон ертөнцийг одоо маш сонирхож байгаа штэ. Тэр эрх чөлөөг нь бити хаагаарай те. Бити хориглоороо те гоё урамшуулаараа. Жохон хүүхэд чинь өнгөрөөд одоо хамраас өгөө таа болтох юм тий. Тэгээ бид нэр ихэнхдээ л боль гэж хэлдэг. Тэгэхээр боль гэж хэлдэг дээрээ те би яага боль гэж хэлж байгаа юм бэ гэдгийг бодох хэрэгтэй байгаа байхгүй юу? Надад одоо чихэн чиртэй байгаа болохоор би орилж хашгиж гүүхийн бэлгээд байна уу? Эсвэл одоо үнэхээр тэр доотлын айлыг уурлуулад байна уу? Тэгэх юм бол тайлбарлаж хэлэх хэрэгтэй. Тайлбарлчил бол хүүхдүүд ойлгоо шүү дээ. Тэр хүүхд маань ойлгохгүй ш ойлгоно. Тэгээд өөрхөн төвшөнд тэг харилцаатай бол яг нүд нүдэрээ харилцаж байгаа штэ. Дээрээс доошоо биш нүд нүдэрээ харилцана. Гэхдээ байр суурь нь бол дээрээс доошоо буюу тэр хүүхдийг хамгаалan чиглүүлнэ, зааж өгнө гэсэн харилцаа. Гэхдээ сонсохдоо ингээд нөгөө харилцан тэр хүүхдийг бас сонсох хэрэгтэй. Тэр хүүхдийнхаа мэдрэмжийг одоо үүсгэж болохгүй гэсэн. Худлаа санагдсан ч гэсэн бид нэр ингээд паналдчихдаг штеп. Одоо тэгээ нэг инэдтэй юм ярихад ингээд жоохон байхад ингээд ам цангалаа гэж аав ээжтэй хэлэхээр хулган нэрээд ус өгчнөө гэхээр итгээд унтчихдаг гэж. Тэгээ одоо нэг хүүхд төрөө турших гингүүд ээж юу заваа юм яриад байгаа. Олон яхаар ус өгдөө энэ төр. Заарсан юм баг би өвдчих юм шүү гээл те. Ийм болчихжээ. Тэгэхээр энэ хүүхдэд чинь хэрсүү ойлгон тийм болохоор гоё яг нүд нүдээ харж агаад өөрхөн төвшөнд ингээд яриад ойлгохыг хичээдэг. Хүүхдээр нь байлгал тэр ирэх чөлөө тэр хүчийг ингээ хадгалах юм бол насан турш хайна алдахгүй дээ. Өөртөө итгэлтэй дээрэс нь одоо ажлыг бол өстой умалцуулдаг хүүхдүүд залуучууд гарч ирэх юм байна. Тийм дээ 30 40 наснда тий шарах марах яриад хэрүүлдэд байхгүй гэсэн. За ингээд эрүүл бай подкастын 3 дахь дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд мэдээж хэрэг сонсогч танд хэрэгтэй дугаар болсон гэж найдаж байна. Тэгээд хүүхдээ хайрлаж те бага насныхаа травмаг ер нь бол их тийм өгөхгүй байх талаас нь бодох юм бол хэдүүлээ ирээдүйн бас тийм мундаг одоо нэг залууг ирээдүйд одоо юу гэдэг хөдөлмөрчдийн залууг дээрээс нь одоо юу гэдэг зөв хөөнийг гоё бүтээх нь биш үү те. За тэгээд дараагийн дугаар бүгдээр хоёр
уулзъя. Тэгээ энэ удаагийн дугаарыг энэ өдөр хүрээд өндөрлүүлье. Түр баяртай. Баяртай.